Тэнгэрийн аялгауны эзэн ичээ. 1-р хэсэг. Энхэн нартад балчирхан өрсүүд минь эв ие гээгээд ах үед төрөө сарнаагаад амин их эрчмүүдэд дутаагаад үе их нарт ертөнцийн хөрс талтан дэлхийд самуун нь яасан их болоо вэ? Түмэн их хар мөг, түмэн их хар гайг төөрөх сэтгэлээрээ татан буй босов. Ментлэн байх ил нартад 3 их үрсүүд мөнхөд 3 нар нь 3 том одноос буусан та. Төөрөх сэтгэлээрээ альдан бие заяач төвшин амгалангаараа буман их эрчмээ энхэн нартад буулгах учиртай өрсүүд минь эв ие алдаад энхэн нартаа тэнгэрийн аялгаугаа тэнгэр үнэнээ гээгээгүй юу дээ. Эв ие олно гэдэг чинь энхэн замбууланда төвшин их мэдлэгээ алтан биедээ хураагаад төмөн буман үйлсээ хийх нь энхэн учиртай. Зүрэлдэн их сэтгэлээ нэгэн болгохыг эв ие нэгтгүй хэмээн эв ие олоход андын тангараг нь ариун ихээр нь дээдлэгдэн дээ. Андын тангарагынхаа үйлээ хийхэд ах үед төрчин бас үйлээ хийдэг босов. Ам биетэй өрсүүд минь алтан нартад төмөн их мэрэгдүүд нь төвшин бумангаа нэгтгээд төөрөг заяагаа түшиглээд энхэн нартад төмөн отгийн улаачид үйлээ хийхийн цагта эв ие нэгтгээд нэгэн зүгтээ харахад энхэн нартын төмөн үрсүүд эв ие нэгтгсэн нь эндээ. Зах нь хол энхэн хорвоод зүрх сэтгэл юунд өөртлөөдөө өрсүүд. Зөвхөн энхэн нартынхаа амин биеийг хичээгээд алтанхан нартад нэгэнтэйгээ нэгэн нийлхийг үл мэднүүд. Хайлган гөрөөлөх өрсүүд, хүй олноо дагуулах өрсүүд, хөрс талтан дэлхийн төмөн нартын өрсүүд, төвшин их сайхнаа нэгдэх нь энэ шүү дээ. Хуйлран байх өрсүүд минь, хүмүүн балчир өрсүүд минь. Энхэн нартад үйл юугаад үргэхэд энхэн замбуу твийн өрсүүд бие биетэйгээ нэгдэн байж бие амин их хэлгээгээрээ танин байх нь ийм учиртай та. Алтхан биетэй өрсүүд нэгээгээ хартаж сэрдэлгүй төмөн суу ухаанаараа балчир өрсүүд нэгдэж төмөн их мэдлэгээ нэгэн болохыг хэлдэг юм шүү дээ. Амин их хэлгээ гэдэг нь хар муугаа дараад нэгэн болж эв овоод энслэхийн цагт ах үед төрөө гэрээ болоход айл түмнээ нэгэн болгохын цагт төвшин амгалангийн эв нэгтгэх нь тэр юм дээ. Түмэн их суутны овн нэгэн болохын шинжин юм шүү. Хүмүүний үрийг гинж өөрийнх нь мэд сэтгэж түмний үрийг нэгэн болгох замбуу твтэй энхэн нартын өрсүүд түмэн хар мууг юу вэ гэдгийг тайлж дийлхүүтэй. Төвшин амгаланг юу байдгийг мэдхүүтэй. Алтхан биеийнхээ тэнхийг юу вэ гэдгийг танихуу та. Ариухан их сэтгэл нэгэн чихтэй харахыг юу вэ гэдгийг мэдхүүтэй. Айдаа өрсүүд минь идэж уухаа хажуудаад ирлээд инээж хөхрхөө өмнөө тавиад буман их цагаан төмөн их мөчөө амар амгалангаар идэлхийг алтхан биеийнхээ жаргал хэмээ сэтгэнэ. Хөрс талтан дэлхийдээ төмөн сайхан бүхнээ хайрлсан 99 тэнгэрээ оройдоо залсан айл их ухаанаа төрдөө дээдэлсэн ах үйт их чаяга нартаа гийгүүлсэн 99 тэнгэрээ тэргүүндээ залахыг энхэн нартын үрсийн жаргал гинтэй. Айда мэлмийн тунгалаг орших үрсийг мишээ харахад дэлгэр их үүсийг дэнслэн байхыг үйлхиймээ саннуудаа үрсэн минь. Тэр үйл биш шүү дээ. Зөөлөн их сэтгэлээрээ өндөр өвгдөө
тулгандаа дахиж. Төвшин их сайхан замбуутай үрсүүдтэй айлтар юугаа айлдаж, төгөлдөр бомон үйлсээр улаач бүхнээ сэхэрүүлж, босоо их тавилангаа түмэндээ дээдэлж, төрийнхөө их үйлсээр алтан гурвалжингаа босгож, төвшин их сайхнаа нэгэн болгохыг л үйлгэн. Хатуу бэрхийг хийж байна гэж хар сарахта хар идээгий тэнгэр язгууртнуудтай өргөөд байвал харин бас тэр чинь үйлийн нэгэнд орох уу? Айда тэнгэрийн их үйлсийн язгуурыг төмөнтэй ихээр залаад төвшин мэргэн суу ухаантай өрсөд төөрөг их замбууланда 10,000 их өвгдөө ахуйд их төрд гаргачихад амс хийх үү? Их болсон энэ нартаа хайрлан дээдлэн байж энэхэн нарттай өрсөд минь бүү гэдэг нэрээ хамгаална шүү дээ. Ижи сайхан хайрхаттай ингүй олон их нартын минь түүх юуг нь харж дийлээд төвшин амгалангийн гэрлээрээ төгөлдөр бяцхан өрсөд минь үйлээ хийх чинь тэр шүү дээ. Уухайлан дайрах баатрууд өндөр их язуураа дээдэлчгээд хилмэрч тэнгэрээр хилмэрчлүүлсэн үйл бүхэнд мэхийн ёслох нь энэхэн нартын бүх хүмүүний үйл юм. Тайван сайхан ирчмээрээ тавилан заяагаа нөхөд төвшин мэргэн суу ухаанаараа төөрөг их үлсээ гэгээрүүлээд налаж суух чинь хоцорсондоо өрсөд минь. Тинхэд их өвгдөөрөө тэнгэр их язгуурт үлсийг нь хийлгэх цаг хаяанд ирсэнд ирчит таван сумаа ижийн энэхэн нартад тавина. Ингүй олон өрсүүдийгээ үйлээ хийх эсхийг чинь харна. Инээн байх өрсүүд үйлээ хийхгүй бол ирчит таван сумныхаа хүчээр ташууртнаа. Таван ирчмийг өрсүүд юу гэж тайлж байна? Таван тахилгыг юу хэмээн ухаж байна? 99 тэнгэрийн удаах ирчим, огторгуйдах наран сарны гутаах ирчим, хөрсталтан дэлхийн дөтөөх ирчим, хүмүүний ил ухааны бас нэгэн ирчим шүү дээ. Зөөлхөн сэтгэлээрээ зөрүү бурууг хийгээд хатуу муухаг бүхнийг хар сарахтаар дарна гэвэл энэхэн нартын 99 тэнгэрийн наран ижийн, саран ижийн, хөрсталтан дэлхийн ижийн, хүмүүний ухааны гэд таван их эрдэмд нь буундаа. Ирчлээд таван сумны түүхийг сонирцсон уу өрсүүд минь? Айда ижийн энэ таван твийг, энэ таван эрчмийг захирдаг нь байлаа. Балчирхан өрсүүд таван их эрчмийг танин байж л мэдсэн ухаантай билээ. Таван суут эрчмийг мэдэрсэн их түүхтэй билээ. Төмөн их сайхнаа төмөндөө өргөсөн мэдлэгтэй билээ. Төөрөг энэхэн заяандаа ариун их үйлсийг хийсэн билээ. Ирчит таван сум надад байдаг гэж санаа юу? Ирчит тавхан сум л энэ нартын хатан надад байдаг гэж бодно. Надад чинь 99 сум биш шүү дээ. 99 суман дээр минь энэхэн нартын балчруулаачд минь 9 их сум нь нэмэгдээд 108 сум нэгдэндээ. Төрийн их 8 цахааны голд арга бэлгэн оршдог юм. Ив овын тэнгэрт нь нэгдэнтэй инхри бяцхан өрсүүдийг нь энэхэн нарттай бас хайрлана да. Хатан миний арга бэлэг энэ билээ. Хуйлран бууга их орчим дунд нь эрчим дунд нь арга бэлэг тэнцэх нь энэ. Арга бэлэг дотор нь амин хэлхээ орших нь энэ. Ахуйд их төрийн амин юунд нь арга бэлэг нь ийн оршиндоо. Энэхэн хэсэгт хар нь оршиж, энэхэн хэсэгт цагаан нь оршдог нь ийм л учиртай. Хатан миний үед хас бут хамагч нь ийм байсан юм. Арга бэлэг чинь
ийм л байсан юм да. Хатан миний 8 цагаан аялгаунд хийх үйлсийн арга бэлэг нь энэ. Айдаа өрсүүд минь алдраахан гинэн бодлоосоо ахуйд төрөөнийг хараарай да. Мөнхийн амьдралыг та нар үүгээр бэлэгддэг гэлв. Эн чинь мөнхөд эргэлдэх хас чинь юм да өрсүүд минь. Тулгандаа тагсан ухаантай, төмөндөө өргөсөн суу мэтлэгтэй, төвшөндөө өргөсөн 33 их мэрэгдтэй, төгөлдөр их ухаантай өрсүүд минь. Альва зүйл хар муугаараа оршиж байдаг юм. Хар мууг хатуу бэрхээр бас давн туулдаг юм. Харахад эгэлжирийн атлаа хайрлан суух энэхэн нартын өрсүүдээ хамгаалан байх энэхэн нартын балчруудаа энэ хитсээрэл хамгаалах юм да. Энэхэн нартын улаачд буун байж арга бэлэг овивэ нэгдүүлэн байж энэхэн нартын өрсүүд минь нийгэм болно доо. Хас бууч нь харагдна уу минь. Хатан суу ухаан чинь танигдна уу. Хөх тэнгэрийн алтан гурвалжин харагдна уу. Хөрст алтан дэлхийн амин гурвалжин үзэгдэнэ үү. Хүмүүн заяаны босоо голч чинь бас танигдна уу. Хүүрнэн байх ил хэцийг түмэн зууныхаа тэртээгээс барьж ирсэн. Ирчид таван сум нь энд нуугдан байгааг харна уу. Эгэлгүй их хэц чинь энэ шүү дээ өрсүүд минь. Айл ухааны, суу ухааны арга бэлэг нь эндээ. Амин их мэрэгдтэй, ахуйд их төрөө төвхнүүлэхэд арга бэлэг эвнэгдэлтэй байж л өрсүүд нийгэм цогц болох юм шүү дээ. Арга бэлгийн ухаанаа ав ивийн тэнгэрээ төмөн ардаасаа төвшин сайхнаасаа гээсэн өрсүүд ахуйд их төрөө яаж төхнүүлэх гэв. Амин их суудлаа олохгүй бол арга бэлэг нь яаж тэнцэх вэ? Хайрлан байх энэхэн нартын өрсүүдийг хамгаалан байх буман эрчим хаана нуугдана вэ? Амин хэлхээний гурвалжинг та нар мэдэх үү? Амин хэлхээний гурвалжин эндэ. Амин хэлхээний гурвалжингаас гурвалжин үүсдэг нь энэ. Ахуйд их төрөө төхнүүлэхэд энэ нь ингийн явсаар энэхэн нартын бөмбөрцгөө үүсгэхэд төмөн суу ухааны алтан нарны эрчмийг буулгах дугуй өрс чинь энэхэнд. Энэ бүхэн чинь ингэж нэгдсээр ахуйд их төрийн чинь алтан гурвалжин амин хэлхээ чинь оршоо юм шүү дээ. Энэ юу байна үр минь? Эндээсээ дахин дэлгэгдэж юу үсэж байна үр минь? Ингээд энд юу харагдаж байна вэ? Хотол өргөөний чинь өннүүд нь биш гэж үү? Энэ нь юу байна? Тоонд байгаа биз дээ. 8 их хүрдэн үнэн 108 их ухаантай байж л энэхэн нартын айл ухаан нь нэгддэг. 8 цагаан аялгауг голоо болгож байж 108 их төмөн нь нэгддэг. 2 багна нь хаан хатан ухаанд оршино. Хайлган 5 тэнгэрийг зүгээр л нэг 5 хэмээн санана уу? Тэр 5 өөрийн эцэдтэй өөр хоорондоо нэгдэн байж айл ухаанд орж дийлэх эсхийг нэгэн дэнсэлдэг. Айл ухаанд орох үес хийсэн эсхийг нөгөөн дэнсэлдэг. Айл ухаанд ороод хаан суухыг бас нэгэн дэнсэлдэг. Айл ухаандаа юу хийхийг бас нөгөөн дэнсэлдэг. Айл ухааны хамгийн сүүлд ахуйд төрийн ухааны ямар үс хийхийг дэнсэлдэг нь байдаг юм. 5 тусгаар тогтнол эрдэнэ 5 улаа орж 5 улаа нэгдэж амин чанарыг хадгалдаг нь хаалган 5 тэнгэрийн үйл юм. Түн буман их үс хийхийн үнэн учиг нь ив нэгдэл бүлэг. Түүхүүд ариун их үннийг айлтахад үнэн л ялтах босов.
Галавт ирний үйлсэд ив нэгдэл үхийгээс болж энэхэн нартад хоёр үр эндэгдсэн босов. Түн буман хайр ивэлэр төгөлдөр буян суу бэлгээрээ залхуу хойргоо тэвдэн хайж замбуу твийн наранд дэмтэй байх эвтэй байх андуудаа олсон бол үйлээ хийх цаг чинь хаяанд биш гэж юу. Ив нэгдэл гэдгийг тэнгэр үүсгэж ахуйд төр гэдгийг жаыг үүсгэж түмэн суу мэдлгээсээ төвшин амгалангаа бий болгодог нь энэхэн нартын үйл шүү дээ. Буман мэдлэгээ оюундаа залсан өрсөд үйл юугаа эхлэхийн өмнө өөрөө өөрсдийнхөө андаа олж андын тангараа тавьсны дараа үйл юундаа шамдан байж улс төрийнхөө нэгэн болгох цагта түмэн их үйлсээрээ ив нэгтэй болдог нь энэхэн нартын бас нэгэн шалгуур юм да. Аяа эвийн тэнгэр би, аяа эцэг их үрсийн тэнгэр би. Энэхэн нартад ийм олон тэнгэрүүд байхад олон үйлсийг хийхэд түмэн мэдлэг хураах нь энэхэн нартын үйлсцэн шүүдээ өрсөд минь. Хөрст хөрстдөө байдаг шиг, хүмүүндээ байдаг шиг атгаг муу санаатай өрсөд нь аяа бас энэ нартад нь биш шүү. Үйл юундаа дэмнэлцэхгүй хотол цагаан өргөөнтөө алд биеийнхээ жаргалыг эдлэн суувал бас нэгэн шалгуур нь тавигдан та. Ив иерээ ивлэлцэн гэдэг чинь балчир өрсөд түмэн мэдлэгтэй болно гэсэн үгтэй. Нэг нь нөгөөгөө таньж ив ие тогтооход ив иеийн их тугаа өргөхөд балчир өрсөдөд буман шалгуур очдог доо. Хэлэх үг бүрээсээ эхлээд хөрс талтан дэлхийн ааш зангаар хүртэл шалгуур нь тавигддаг жаягтай. Цахлан байлаа гэхэд заяа ил нартаа юунд үлд нийцнэ. Өрсөд ив ие нэгтгэж чадамгүй бол энэхэр нартад бас нэгэн шалгуураа давж дэлэхгүй л гэсэн үг. Зүрүү эндүг хараад зүрүү ил нартаа түмэн их илбэрлээ гаргаж дэлэхгүй бол төвшин их амгалан чинь байгаад яах юм бэ? Улс улстайгаа гүрэнтэйгээ нэгдэж дэлэхгүй бол энэхэн нарт дэлхий чинь байхын хэрэг юусан бэл. Мэдлэг боловсрал чинь байлаа гэд минь дамраа мэдлцэхгүй бол энэхэн нартад эрдэм сурахын хэрэг юусан бэл. Иргэн тойрон ачхад энэхэн нартын өрсөд эвлэрэлцэн муудалцгаад аяа бас балчирхан өрсөдийн буман арга зал бас хэрэгтэй. Дур булаах эрдмээс эхлээд дутуу хөтөөг нөхөхөд хүртэл 35 эрдэм хэрэг болдгийг балчир өрсөд та нар хартугай. Буруу зүвийг дэнслэх түмэн их үйлсэд энэхэн нартын ухаан чинь бас дэмэндгийг мэдтүгэ. Мэдлэгээ хураасан бол өрсөд нь андаа олсон бол төрийн үүлэнд шогшоцгоо. Төрийн үүлэнд шогшиж энэхэн нартынхаа үйлсийг гүйцэх босов. Энэхэн нартад ариун их эрдэм мэдлэгтэй буман отгийн түмэн их шидтэй өрсөд байхад л төгөлдөр өрсөд та нар нэг нь нэгээгээ энэ нь ийм тэр нь тийм гэх хэрэг юусан бэлээ. Цагтаа хийж л явсан ил үйлсийг цаглашгүй ихээр гайхшраад юу хийх вэ? Түмэн үйлсийг хийх нартын хувьтай өрсөд минь зөөлөн хатуугаараа зөрхийн хэрэг бий юу дээ. Санаашран байх өрсөд минь үйл юугаа хийх гээд үгэмж шуугаад байгаа бол алтхан бие чагнаад өндөр их язгуурт өгдөө мэдрээднийг үзвэл энэхэн нартаа хийх үйлс чинь энэ л гаригуудад дэлгэрэндээ. Зөөлөн байлаа гэд 100 их мэдлэгийг мэддэг биштэй та нар. Хатуу байхад л хамаг ихийг сурдаг тавилантай шүү дээ. Иви алтраахан өрсөд минь андгай тангархаасаа няцвал
Ахуйд их төрийн үйлээ дэмнэлцэж яахан чадах бэлээ. Андгаагаа биелүүлээгүй юм бол андгаа байлгаж дийлэхгүй юм бол энэхэн нартын өрсүүд минь андгаа тавихын хэрэг юусан бэлээ. Эв түнчингээ олохгүй юм бол энэхэн нартад бултаар байхын хэрэг юусан бэлээ. Эвтэй байхын 7 мэхийг санахууд. Эвтэй байхын 5 ухааныг мэдхүү. Эвтэй байхын 7 ухаан нь энэхэн нартын хэлээр ойлголцож, энэхэн нартад үйл юугаа дэмнэлцэж, нэгэн эвтэй болохын шинж юм шүү. Энэхүү замбууланд хар муугаа мэдлцэн байж, сайн муугаа сарниулан байж, нарт хорвоод эвтэй болох нэгэн арга нь юм. Айл отог шандаст нь оршин байж л эвтэй болохын шинж биш үү те. Энэхэн нартад өрсүүд бие биетэйгээ сэтгэл зүрхээрээ нэгдэн байж, нэгэн их эвтэй байх ухаан чинь оршиж буй. Атал бусдыг нь үгэд бид нуйдаа. Аяа муухаг өрсүүд буруу зүв болгоно. Энэхэн нартын эвтэй байх 5 ухаанд алтхан биеэрээ өрсүүд нёгийгээ дэмнэж, нэгэн гал нөгөөд дэмнэн асдаг шиг энэхэн нартаа бие бие дэмэнцгээ. Нэгэн нэгэндээ шалгуур юуг нь тавьцгаа. Нэгэн нэгэндээ ухаан мэдлэгээс гадна уужуу тавин сэтгэлээр хандаж, эрхэст наранд үйлээ хийж байж л энэхэн нартад бас нэгэн үйлээ хийнтэй. Нэг нэгийгээ эхийн сэтгэлээс гадна андын сэтгэлээр, өвгдийн сэтгэлээр хайрлаж байж, энэхэн нартын хайраар эвтэй байдаа өрсүүд минь. Нэгэн нэгэндээ эцгийн хайраар оршин байж, нэгэн нөгөөдөө эхийн хайраар хандан байж, бие биедээ андын дэмээр хандан байвал энэхэн нартад балчир өрсүүд. Өвгдийн хайраар бисээ дэмнвэл эвтэй байхын бас нэгэн үндэс чинь тэр шүү.